За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ бичлэг хүрж байгаа энэ гахалтай өдрийн мэндийг хүргэе. За ингээд PPP буюу Plan Progress Prosper гэдэг хөтөлбөрт маань бүртгүүлээд ороод ирсэн та бүхэндээ баяр хүргэж амжилтыг хүсье. За ингээд энэ хөтөлбөрийн маань гол зорилго нь та бүхэнтэйгээ бид хамтдаа шуурхай 8 өдрийн туршид яг одоо эхэлж байгаа 2026 оны төлөвлөх. За дээрэс нь энэ төлөвлөгөөнийхөө дагуу амжилтанд хүрэх. За тэгээд тухайн энэ хөтөлбөртөө зориулаад тайм менежмент, сахилга бат зуршлын тухай, за залхуурлыг даван туулах аргачлал, за 1% өсөлт зэрэг маш гоё юм дандаа урам зориг бэлгэлсэн гайхамшигтай эрч хүч бэлгэлсэн ийм хичээлүүд та бүхэнд хүрэх болно. За ингээд хэдүүлээ Compass 2026 хичээлд рүүгээ орцгоё. За ингээд Compass 2026 буюу Луужин 2026 хичээлийнхээ гол цөм рүү хэдүүлээ орцгоё. За ингээд энэ хөтөлбөр яагаад Луужин хэмээх хичээлээр эхэлж байгаа вэ гэхээр төлөвлөгөө гаргахаас өмнө бидний маш чухал тодорхойлж авах ёстой зүйл бол бидний чиглэл байдаг. Эхлээд чиглэлээ тодорхойлоод дараа нь төлөвлөгөө гаргадаг. Энийг та нар өөрсдөө нэг юм нэг зүйрлэл та нарт хэлье. Жишээ нь та хаа нэгтээ аялах тийм зорилготой байлаа гэж бодъё. Тэгэхээр эхлээд би хаашаа явахаа төрүүлж боддог тийм ээ. Вьетнам явах юм уу? Хайнан явах юм уу? Европ явах юм уу? Хаашаа явах вэ? Дараа нь төлөвлөдөг, мөнгөө төлөвлөдөг, хідүүлээ явах вэ, яах вэ гэдэг. Тэгэхээр та боддоо төлөвлөгөөний эхэнд танд байх ёстой зүйл бол чиглэл гэдэг. Чиглэлгүйгээр төлөвлөгөө тийм ч утга учиртай биш. Тэгэхээр энэ чиглэлийг гаргаж авна гэдэг бол ер нь та нартаа юу гэж одоо ойлгох вэ гэхээр та 2026 ондоо оныхоо үндсэн чиглэлээ энэ хичээлийнхээ тусламжтайгаар гаргаж авна гэсэн. Танд хамгийн хэрэгтэй байгаа таны амьдралын хэсгүүдийн хамгийн хэрэгтэй байгаа тэр үндсэн чиглэлүүдэд бариад тэгээд тэрэндээ илүү их одоо өөрийнхөө хүч нөөц болцоогоо дайчлаад ингээ үр дүн гаргана гэсэн утгатай. За ингээд Луужин гэж байгаа учраас хэдүүлээ ийм Луужин бол дөрвөн зүг байдаг. Баруун зүг, хойд, өмнөд гэх тийм дөрвөн зүгтэй байдаг. Тэгээд тэр аль зүг, хойд, өмнөд, зүүн, баруун гэдэг ингээд бичиж байгаа юм. Та нарт би ингээ хүснэгт өгөөд тэр хүснэгтийг та нараар бөглүүлэх гээд тэгээд тэрийгэ тайлбарлаж өгч гэсэн. Хамгийн түрүүнд бид нар энэ зүгүүдийг тавьсан. За зүг гингүүд хойд, өмнөд, зүүн, баруун. Тэр аль зүг вэ гэдэг энд бол бас тийм ч чухал биш. Ямар ч хэлсэн дөрвөн зүг байгаагаар таны амьдралын дөрвөн чухал хэсгийг оруулж ирж байгаа гэсэн. Тэгэхээр эхний ингээд та нар ч гэсэн хүснэгтээр харж байгаа бах. Эхнийх нь болохоор орлого, карьер, амжилт. За энийг магадгүй та бүхэн амжилтын зүг гэдэг. Амжилтын зүг. Тэр дотор одоо карьер, ажил, мөнгө, орлого гэдэг ингээд ихэнх зүйлээ одоо ингээд базаад амжилт гэдэг ийм салбар. Амьдралын салбар, амьдралын хэсэг нь амжилт. За тэгээд энэ 2026-ны таны амжилтын чиглэл ямар байдалтай байх вэ гэсэн өгүүлбэр та бичих хэрэгтэй. Тэгэхээр би тогтвортой өсөлттэй, үн цэнтэй, орлоготой хүн байна. Тэгээд энийг магадгүй та маш их орлоготой гэдэг ч юм те. Их хэмжээний орлоготой, эсвэл тогтмол орлоготой гэд өөртөө ямар одоо эвтэйхэн байна. Яаж бичмээрээ тэрүүгээрээ бичээрэй гэсэн. За дараа нь хүснэгтийн дараагийн хэсэгт 3 гол шийдвэр байх хэрэгтэй. Альва нэгэн ийм одоо чиглэлийг гаргахтаа бид нар шийдвэр гэдэг зүйл байж ич тэр нь илүү хүчтэй болдог. Тэгээ магадгүй та ингээ би доктортой өсөлтөө үн цэнтэй орлоготой хүн байна. Би орлоготой хүн болмоор байна гэж тэгжиж тэ. Түүний тулд танд ингээ шийдвэр хэрэгтэй байхгүй. Одоо жишээлбэл энэ хүснэгтэн дээр юу гэж нэхэр би өөрийнхөө үн цэнийг нэмнэ гэсэн байна. Тийм ээ? Өөрийнхөө үн цэнийг яаж нэмж болох юм? Өөрийгөө сурах, боловсрох тийм байдлаар тий, өөрийгөө хөгжүүлэх байдлаар, эсвэл карьерээ ахиулах байдлаар гэдэг ч юм уу тий. Өөрийн үн цэнийг нэмнэ. За нэг гол орлогын урсгал төвлөрүүлнэ. За энэ магадгүй таны ажил карьерийнх юм уу, бизнесийн сувг юм уу тий. За тогтмол орлого бий болгоно. Энэ 3 шийдвэр болохоор одоо иймэрхүү байж болно гэсэн та нарт өгж байгаа санал. Тэгэхээр та нар яг өөрсдийнхөө сонгосон үг. Тэгээ энэ дээр магадгүй амжилт, орлого, карьер гэсэн. Тэн дээр өөртөө өгүүлбэрээ сонгоод чиглэлээ тодорхойлоод тэгээ 3 шийдвэрийг та өөрөө бичих ёстой. За дараа нь юу хийхгүй вэ гэдэг бас чухал. Ер нь чиглэл гаргаж байгаа бол бид нар энэ чиглэлд явна гэдгээ тий. Харин хаашаа явахгүй вэ? Юу хийхгүй вэ гэдгийг бас ингээд анхнаасаа ингээд дүрм тодорхой байвал та цаг хүчээ алддаг. Тэгэхээр
юу хийхгүй гэхээр эхний энэ амжилт гэдэг хэсэгт юу байж болох вэ гэхээр үн цэнгүй ажилд хүчээ тараахгүй гэсэн байна. Үн цэнгүй ажилд хүчээ тараах. Тэгэхээр бид ингээд өөртөө ч анзаарахгүйгээр маш олон үн цэнгүй гэдэг ч юм уу, тийм жижиг сажиг зүйлсд өөрсдийнхөө хүч, нөөц, болцоо, мөнгө тий бүх зүйлсээ ингээд урсгаж байдаг. Тэгэхээр энд амжилтын одоо түлхүүр учинч явж байгаа. Энэ юу гэхээр үн цэнтэй, өөрийгөө нэгд үн цэнтэй байлгах, бас дими зүйл цаг хугацаагаа зориулахгүй, зориултыг гаргахгүй гэсэн маш чухал юм дүрм явж тийм үү. За хоёрдугаар хэсэгт нь дараагийн зүг. Тэгэхээр одоо юу гэдэг нь чухал биш, өмнөд зүг гэж үздэн байна. Өмнөд зүг дээр эрүүл мэнд, энерги. За тэгээ бид нар бүгдээрээ сайн мэднэ, энерги гэдэг маш чухал бас тийм. Өнөөдөр хүнийг юугаар нь тийм магадгүй хэдэн жилийн өмнө боловсрлоор нь гэдэг ч юм уу ингээд үнэлдэг тийм. Чадамжаар нь. Гэтэл одоо тухайн хүний энергиэр нь нэг хүн нөгөө хүнийг таньж байна. Энерги сайтай хүн учраас гэж нөхөрлөж байна. Энерги таардаг хүмүүс учраас гэд бизнесийн хамтрагч болж байна. Энергийн үйлзэн өндөр учраас тэр хүн мөнгөтэй болж байна. Тэгэхээр энэ энерги гэдэг зүйл маш чухал. Хэрвээ та бүхэн хүсвэл одоо тун удахгүй залгаж байгаа мөнгөний энерги баян эмхтэй гэсэн сургалтанд хамрагдаараа энэ маш үнцэнтэй юм хөтөлбөр байгаа шүү. За ингээд энэ хоёрдугаар зүг буюу өмнөд зүг дээр хэдүүлээ эрүүл мэнд энерги гэсэн ийм чиглэлийг барьж авлаа. Эрүүл мэнд энергитэй. Тэгэхээр энэ чиглэлийн гол зорилго 2026-нд хэдүүлээ эрүүл мэнд энерги гэсэн чиглэлийг хоёрт барьж авлаа. Энэ чиглэлийн гол зорилго нь би эрч хүчтэй, тайван, амар амгалан эрүүл байна. Маш гоё юм зорилго. Эрч хүчтэй, тайван, эрүүл байна гэдэг. Тэгэхээр эндээс та бүхэн одоо бодно шүү дээ. Яавал ямар 3 шийдвэрийг гаргавал би энд одоо эрүүл, тайван, эрч хүчтэй байж чадах вэ? За би магадгүй эрч хүчтэй байхын тулд спортоор хичээлэх үү? За тайван байхын тулд йогоор хичээлэх үү? За ном унших уу? Эрүүл байхын тулд зөв хооллох уу? Тэ? Дасгал хийх үү гэд. Тэгэхээр ингээд энд та 3 шийдвэр бичих хэрэгтэй. Тэр шийдвэр яг зөвхөн таны шийдвэр байх хэрэгтэй. Би одоо 2026-нд одоо жин өөрийнхөө илүүдэлж ингээ хасах болно. За эсвэл саяын хэлсэн зүйлс гэдэг танд өөрт юу маш чухал байна түүнийгээ бичих хэрэгтэй. За юу хийхгүй вэ? Өөрийгөө хит ядраахгүй гэж бас өөртөө дүрм тогтоох хэрэгтэй. Тэгэхээр бид нар нөгөө төлөвлөлт гаргаж байгаа хүмүүсийн гэдэг ч юм уу эсвэл нөгөө амжилтын араас хөөж явж байгаа хүмүүсийн нэг одоо гаргадаг бас нэг юм алдаа болохоор өөртөө хит ачаалал өгдөг. Өөрийнхөө потенциалыг үргэлж бодох хэрэгтэй. Хүн тэдэн цаг унтах ёстой, тэдэн цаг амрах ёстой, тийм шим тижээлтэй хоол идэх ёстой гэдээ бүр алтан дүрмүүд байгаа шүү дээ. Тэгэхээр хүн өөрийгөө хит ядраалгүйгээр явах ёстой. Ажиллаж амьдрах ёстой гэсэн. Тэрэн дээр магадгүй та өөрийнхөө дүрмийг бас бичиж болно. Юу хийхгүй вэ, тэ? За дараагийн зүг дээр зүүн зүг гэж орж ирж байна. Зүүн зүг дээр одоо ингээд PPP хөтөлбөрч гэсэн дандаа plan төлөвлөе, progress өсөе, prosper илүү ингээд одоо эд баялаг илүү их одоо юм амжилтын төлөө ингээд урагшлая гэсэн хүмүүс орж ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо хүсэл, энэ зорилгыг юутай заавал холбохыг суралцах тий. Тэгэхээр та бүхэн энэ хөтөлбөрт ороод ирсэн нь өөрөө бас гахалтай сайшилтай хэрэг байгаа. Тэгээ 2026 оноо маш гоёор төлөвлөе, маш гоё суурьтай, grounding буюу grounded буюу ингээ газардсан, төвлөрсөн ийм байдлаар ингэж одоо энэ шинэ он руугаа ингэж орж ирэх боломжийг би та бүхэнд олгож байгаа. Хамтдаа хэдүүлээ ингэж төвлөрсөн, төлөвлөсөн маш тийм ухаалаг, газардсан, тайван амгалангаар бид 2026 онд орж байгаа. Яагаад тэгэхээр төлөвлөгөөгүй хүмүүс тогтургүй байдаг, сандралтай байдаг. Тэгээ юу ч хамаагүй хийхэд бэлэн тий. Эсвэл энерги дими зүйлс зориулах, олон зүйлс рүү зэрэг гүйх гэдэг ч юм уу. Тэгэхээр энд бидний энэ сургалтын гайхамшигтай чанар байгаа. Тэгэхээр 3 дугаар зүг буюу зүүн зүг дээр суралцах хувийн өсөлт тий. Одоо энэ progress гэдэг юм хэсэг юм баггүй. Тэгэхээр энэ зорилгынх нь нэг өгүүлбэр нь би тасралтгүй өсөж шин түвшинд гарна. Тэгэхээр одоо бүр level up буюу шин түвшинд өөрийгөө гаргана 2026. Зүгээр нэг сайжрахын тухай яриаггүй те. Тэгэхээр та юу гэж бодож байна? Та өөрийгөө яаж хөгжүүлмээр байна? Англи хэл сурмаар байна уу? Бүжиг сурмаар байна уу? За одоо өөр ямар нэгэн гоё шин скиллтэй сурмаар байна уу? Нүрний йог хиймээр байна уу? Арьсаа одоо гоё олгомоор байна уу гэдэг ч юм те. Тэгээ суралцах хувийн өсөлт хөгжил. За тэгээд энэ дээр магадгүй нөгөө санхүүгийн хувьд бас ямар зорилготой байна вэ гэдэг ч юм.
Тэгэхээр энэ хувийн өсөлт те personal growth гэдэг энэ хэсэг. Тэгээ энэ дээрээ хэдүүлээ яг одоо 2026 онд би нэмэлтээр юу сурах вэ гэж өөрөөсөө асуугаад тийм шийдвэрийг гаргаарай. За тэгээ би ерөөсөө өдөр болгон progress every day буюу өдөр болгон өсөлттэй байна гэж өөртөө амлах хэрэгтэй. Би өчигдрөөс өнөөдөр хүртэл маш их өснө гэдэг угаасаа боломжгүй. Нэг өдрөөс нөгөөгийн хооронд хүн бага зэрэг өсөж чаддаг. Нэг үг цээжилж болдог, тэ? Нэг өдөр маск тавьж арьсаа илүү өмнөхөөсөө илүү чийгшүүлж болдог. За бүжгийн 2 хөдөлгөөн сурч болдог. Амьсгалын дасгал хийж болдог, тэ? Одоо хэдэн мянган удаа алхаж болдог гэдэг ч юм. Тэгэхээр progress every day буюу өчигдрийн биегээс өнөөдрийн бие 2025 оны биегээс өнөө 2026 оны бие та тэгээ дараагийн нэг төвшөнд хүрсэн байх болтугай гэж бас ингэж өрөөж байна. Тэрний төлөө та бүхэн энэ шийдвэрүүдийг маш зоригтойгоор гаргах хэрэгтэй. Тэгэхээр 3 дугаарт нь энд бичсэн зүйл хуучин итгэл үнэмшлээс сална гэж байна. Энэ ер нь маш чухал. Хуучин итгэл үнэмшил гэдэг ер нь та бүгдийг төрснөөс хойш биднэрт ингээд одоо ингээд хүнд суучдаг нэг зүйл байд юм байна л да. Тэр нь ингээд хуучин итгэл үнэмшил одоо mindset гэж яриад байгаа. Mindset гэдэг тохируулах хийгдсэн. Таны тархинд энэ зөв, энэ буруу, тэ одоо 40 настай болцоход бүжиг сурах бол хэрэггүй штэ гэдэг ч юм уу, тэ. За англи хэл 40 50 настай 60 настай сурч чадахгүй гэдэг ч юм уу, тэ. Ингээд mindset дээр ингээд гацаа үүсчдэг. Тэгэхээр энэ хуучин mindset-үүдийг шинчилж эрс зоригтойгоор тэ би чадна гэсэн итгэл үнэмшилтэйгээр хүн дараагийн шатнд гардаг. Тэгэхээр энэ дээр 3 дугаарт нь тийм байна. Тийм шийдвэр гаргаж байна, тийм. Тэгэхээр эндээс одоо би юу хийхгүй байх вэ? За юу хийхгүй байх вэ? Юу хийх вэ гэдэг нь ойлгомжтой. Байнга суралцъя, хөгжиж, ингээс чаажрий, тийм. Юу хийхгүй байхаар гацхгүй бай гэсэн байна, тийм. Ухрахгүй бай гэж болно. Энэ зорилгоос ухрахгүй бай. Ядаж урагшилдгүй маахад тэр төвшөндөө бай. Хит удаан нэг зэгдээ гацхгүй бай гэсэн юм шийдвэрийг одоо ийм дүрмийг гаргаж иж болно өөртөө. За дараагийн нэг хэсэгт нь дараагийн зүг нь болохоор баруун зүг тий. За энэ зүг нь угаасаа нэг хамаагүй гэж хэлсэн тий. 4 зүг байгаа учраас орлуулж ингэж та нарт 4 хэсэгт оруулж өгч. За энэ хэсэгт нь харилцаа, өөрийгөө илэрхийлэх тий. Тэр харизм одоо ингээд энэ харилцаа гэдэг чинь өөрөө хүний амьдралд маш чухал шүү тий. Тэр олон төрлийн харилцаа байна л да. Хайр сэтгэлийн холбоо байна, гэр бүлийн харилцаа байна. Харилцаа болгон өөрийн гэсэн хариуцлагатай байдаг. Ээжийн хувьд бид нэр хариуцлага хүлээдэг, үр хүүхдүүдэд хариуцдаг тий. Тэднийхээ төлөө санаа зовдөг, тэднийгээ сургадаг, тэд нар чинь бас ингээд тустай юм одоо анхаарах хэрэгтэй юм субъектууд болж ирдэг тий. Тэгэхээр харилцаа гэдэг хэсгээр илүү одоо ингээд яг таны харилцах ур чадвар гэдэг талаас нь одоо хэдүүлээ илүү одоо энд ярий тий. Тэгэхээр би өөрийгөө хэрхэн ингэж илэрхийлж чадах вэ? Би 2026 онд өөрийгөө одоо бүрэн төгс одоо гайхалтайгаар илэрхийлж сурнаа. Тий? Харилцаа. За эсвэл би ингээд маш гоё эерэг сэтгэлгээ. Харилцаа гэдэг чинь эерэг сэтгэлгээтэй холбоотой шүү дээ. Хүмүүстэй би ингээд сөрөг биш гоё эерэг энергиэр, эерэг сэтгэлгээгээр би харилцснаа гэсэн юм шийдвэрийг, ийм чиглэлийг хүн ингэж гаргаж авч болно тийм ээ. Тэгэхээр харилцаан дээр ингээд олон хүмүүстэй бид нар харилцдаг шүү дээ. Одоо энэ хугацаанд та одоо 2025 онд өчнөөн 100 хүнтэй харилцсан байна тийм. Тэгээ ингээд харилцаа бол янз бүр л байна л да. Урт богино хугацааны тийм. Гэхдээ ингээд ихвчлэн бол энд бид нар нөгөө урт хугацааны харилцаанууд авч үзэж байгаа. Ингээд найзуудын харилцаа, гэр бүлийн хүмүүсийн харилцаа гэдэг ч юм уу. Тэр ер нь харилцаан дээр ингээд харилцаа өөрөө их өргөн сэдв. Гэхдээ их бах хэмжээгээр ингээд яг ойрхон байгаа тэр жишээнүүдийг ингээд ах ихч дүүстэйгээ харилцаж байгаа харилцаа гэдэг ч юм уу тийм. Энэ харилцаа холбоогоо харахаар биднэрт ингээд анхаарах ёстой нэг 2 3 зарчим байдаг байхгүй юу? Шийдвэр. Тэгэхээр хүн ер нь өөрийнхөө хэл хязгаарыг өргөж тогтоож байх хэрэгтэй. Boundary гэсэн ойлголтод healthy boundary гэдэг нь болохоор яг ийм эрүүл ийм зааг тий аливаа юм чим заагтай байх хэрэгтэй. Хайр гэдэг хүртэл өөрийн гэсэн хайрын харилцаанд байгаа хоёр хүн ч гэсэн өгөхгүй авахгүйгаа тэнцүүлж тий балансинг тий өөрийн гэсэн boundary би бинийхээ одоо оролцохгүй хэсэгт оролцохгүй өөр би бинийхээ сонирхлыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөх гэдэг ч юм уу тий тэнд нэг юм айгу зөв юм boundary буюу хил хязгаар байх хэрэгтэй. За тэгээ ерөнхийд нь одоо энэ дээр та 2 3 шийдвэр гаргаж болж штэ. За ямарчсан хил хязгаар гэдэг зүйлийг тогтооё. За ер нь одоо ингээд нөгөө юу гэдгийг өөрийгөө ангаая, эдгэе тий. Эдгэрэл гэдэг багшийнх нь бас тустай юм хөтөлбөр байдаг. Та нар сонирхоорой тий. Эдгэрий
Хүмүүсийг уучлая, өршөөе. Одоо ингэ хүнд ачаанаасаа салъя гэдэг ч юм уу. Сэтгэлдээ байгаа хүнд ачаанаасаа салъя гэсэн юм бас нэг юм шийдвэр гаргаж болно тийм. Детокс хий өөртөө гэдэг ч юм уу. Тэгэхээр юу хийхгүй байх вэ гэхээр энэ харилцаагаа ингэ сайжруулъя, өөрийгөө ил тод нээе те. Тэгээд ихэнх хүмүүсийн бас нэг ингээд тийм эмзэг нэг хэсэг нь ингээд өөрийгөө бүрэн дүр илэрхийлэхээс айдаг, хичдэг, санаа зовдөг. Хүмүүс намайг юу гэж бодох бол гэж боддог тийм. Тэгэхээр ерөнхийдөө яг зөвөр надад л төрж байгаа тийм бодол юм уу? 35-аас дээш ингээд насанд гэдэг ч юм уу тийм. Ганцхан наснасаа ч биш байх л та. Хүн төлөвшөж байна, олон зүйлийг үзэж харж туулж, олон хүнтэй харилцаж, сайн мууг ялгаж, mature to be mature гэсэн ойлголтод үгүй юу? Төлөвшөх. Төлөвшсөнийхөө дараа хүн одоо ингээд юу гэж бодд юм бэ гэхээр нөгөө л нэг юу ч наалтгаал бэлтг юм байна. Заавал одоо би хин нэг таалагдах албан байна. Би бас өөрийн гэсэн дуу хоолой, би гэдэг хүн өөрийн гэсэн хүсэл эрмэлзэлтэй, өөрийн гэсэн одоо аз жаргал одоо авдаг тийм хүчин зүйлстэй, хоббитой. Тэгэхээр би одоо энийг сонсож байгаа танд ч гэсэн маш гоё юм урам зориг өгмөр юм л да. Би таныг мэдгүй л дээ. 50-таа юу, 60-таа юу, 40-таа юу, 30-таа юу, 20-таа юу тийм. Гэхдээ танд өгмөр байгаа тэр урам зориг бол ер нь хинээч те ингээд өөрийнхөө амьдралын замын чиглэлийг хитрхи битгий заалгаарай. Таны зүрх сэтгэл яг өөрийгөө мэдчихэдэг. Би юу хүсдэг вэ? Би юу хүсдэг вэ? Би юунд дуртай вэ гэдэгт үргэлж мэдчихэдэг. Харин бидний эргэн тойронд харамсалтай одоо ихэнх хүмүүс энд ингээд бидний эсрэг байгаад. Тийм учраас энэ хичээлийнхээ гол мессеж болгож та нартай би өөртөө гоё ихтгэлтэй байгаарай. Өөрийгөө үнэлээрээ, өөрийнхөө дуу хоолойг ертөнц дахинд хүргээрээ, би энд дуртай, би дургүй гэдгийг илэрхийлж байгаарай. Хоолойн чакрагаа нээгээрээ тийм. Энэ болгоно маш нарийн ийм ойлголттой. Тэгэхээр хүн өөртөө ихтгэлтэй байгаад өөрийнхөө дуу хоолойг илэрхийлээд энэ дуу хоолойг илэрхийлнэ гэдэг заавал нөгөө би таны нөгөө олон нийтэд гэсэн үг биш шүү дээ. Энэ гэр бүлийн орчинд энэ таны яг одоо нэг ганц 2 3 4 хүмүүсийн орчинд хүртэл та өөрийгөө бүрэн дүүрэн зөв илэрхийлэхийн тухай би ярьж байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ ингээд юу хийхгүй байх вэ гэдэг хэсгээр нь өөрийгөө дарж амьдрахаа болоорой гэж сая ярьлаа тийм үү. Тэгээ өөрийгөө гоё нээгээрээ, өөрийгөө танаарай, улам их хичээгээрээ, өөрийгөө хөгжүүлээрэй. Тэгээ та бүхэнд энэ PPP гэдэг суур хөтөлбөр өгч байгаагийн хажуугаар өөр 3 хөтөлбөр явагдаж байна. За мөнгөний энерги буюу баян эмхтэй. За тэгээд эмхтэй энерги буюу feminine energy. За тэгээд англи хэлний дөрмийн анги гэх мэтлэн ийм хөтөлбөрөөр зарлагдаж байгаа. Та бүхэн амжиж хөтөлбөрүүдэд бүртгүүлж нэг өдрийн өмнө ч гэсэн суралцаж ингэж яваарай. Яагаад гэвэл энэ 90-100 өөрөө маш хурдцтай ингэж хөгжиж байгаа ийм цаг үе, ийм он жилүүдэд бид амьдарч байна. Тэгэхээр хамт байгаад баярлалаа. Тэгээд дараагийн хичээлүүдээр ч гэсэн та бүхэн маш их үн цэнтэй мэдээллийг авна гэдэгт итгэж байна. Тэгэхээр та бүхэндээ би сая луужингийн загварыг үзүүллээ. Тэгээд энэ луужинг та бүхэн хүн болгон заавал хийгээрэй. За тэр бэлдэж өгсөн хүснэгтийг дэвтэр дээрээ зураад, эсвэл цаасан дээр зураад хийж болно. Бүтээлчээр дээр нь зураг мөрөг зураад хийж болно. Эсвэл хэвлэж аваад дээр нь бичих байдлаар хийж болно тийм. Ямар ч хэлсэн бүгд энэ даалгаврыг өдрийн даалгаврыг өдөрт нь л хийгээрэй. Яг бол энэ өөрөө яг 2026 он эхэлж байгаа учраас яг энэ нэг яг эхэлж байгаа энэ моментод зориулагдсан хөтөлбөр байхгүй. Тэгэхээр та яг энэ цаг хугацаанд тэр өдрөө хичээлээ үзээд тэр өдрөө даалгавраа хийгээд ингээд 8 өдөр л хамт яваарай гэсэн. Ийм учраас нөгөө эрчимжүүлсэн шуурхай хөтөлбөр гэж нэрлсэн. Ингээд та нартаа 2026 онд амжилт бүтээл, орлого, за эрүүл эсэн мэнд, за орлого дүүрэн, тэгээ сэтгэл дүүрэн, инээмсэглэл дүүрэн ийм сайхан он жил та бүгдийн маань хувьд бид бүгдийн маань хувьд байх болтугай. Тэгээд амжилт хүсье. Тэгээд даалгавруудаараа маргааш хичээлээрээ уулзцгаая. Түр баяртай.